Сонсож байна гэсэн. Сонсож байна. За яриа. За амжилт нөхөрлөл үргэл бидэнтэй хамт эд баялаг ад жаргал биднээ тавьлаа. Дэлхийн давсан морин саасан та нар минь сайн байна уу? За би бол одоо өөр Монголын Шилээ хотоос та нартай ингээд ярьж байна. Энэ жил 51 настай, энэ жил 24 оны 2 сарын 28-нд супер жам сургаалтаа орж ирсэн юм аа. Өөрөө бол фаундер оюуны дасгалжуулагч. За өнөөдөр одоо 2 дугаар байранд тодорсон өнгөчин бол одоо миний хүү байж байгаа. Хүү маань энэ жил 17 настай. За эх жил одоо их сургууль шалгуулахаар байж байгаа. Өндөр 3-ын сурагч байж байгаа. За хүү маань одоо хөдийгөр өн сургаалтаа нэг орж ирээгүй боловч одоо манай 8 дасгалан бол одоо маш сайн мэддэг, ойлгодог. Тэгэхээр одоо хүүдээ би мастер өрх авч бэлгэлсэн юм аа. Тэгээд одоо миний хувьд одоо өнгөрсөн одоо би дэлхийн давчинд одоо гарвал одоо ямар олон хүн талархлаануудаа яа дэвшүүлнэ вэ гэдэг одоо энэ талаар одоо би арган төсөөлж ирсэн. За өнөөдөр одоо миний энэ сайхан жиг минь одоо биелэгж байж байгаа. За хамгийн түрүүнд одоо юуны өмнөдөгөн багштан баярлалаа. Эсвэл чин сэтгэлийн ингээд талархлаан дэвшүүлээд хайртай гэдгээ ингээд манай Пётр Сэлгэн Робертра багштан баярлалаа гэж хэлье. За мөн ч одоо энэ сайхан сургаалтааны одоо манай Монголд хүмүүнд одоо урьж авчирсан Сарвал багштан одоо баярлалаа гэж хэлье. За тэгээд одоо дөрөгчинд маань ингээ морил саач байгаа ёстой. Хатан нөөж ёстой. Хүүхдүүдэн шиг одоо манасаа ингээ бөөчөлдөг гэрмаа багштаа одоо ёстой. Чин сэтгэлийн талархлаанд өвчүүлье. За тэгээд одоо манай өөр Монголын хамгийн том ахлагч Уран Чимэг. За манай багийн ахлагч Оюун Тунгалаг. Манай Нэха Дулайна Сара Саранхая Урангуа өдгөр одоо миний өмнөх багш надад одоо би чин сэтгэлээс баярлж байна. Өдгөр хүмүүсүүд одоо миний тэр үеийн байдлаар ямар ч нөхцөл шалтгаангүй миний байдаг янзаар нэг надад ингээ бөөчл тусаж авсан байдаг. За ингээд одоо жилийн хооронд бол одоо ингээд миний баг бичхэн баг бүрэлдэд одоо миний багийн хүмүүс орж ирснээр бол одоо надад маш их дүлхэж бичин болсон. За ингээд одоо би өөрөө манай багийн гишгүүдийн алдар шилэн дуудъя. За тэгэхээр одоо миний багийн хүмүүс одоо наман гэрэл бэргэн байж байгаа. Саран гэрэл сорвог жижиг мөнгөн жул гэгэн танаа наран гэрэл дүүтэй наран гэрэл өгч өрдөн бэлэг эднардаа одоо чин сэтгэлийн талархлаанд дэвшүүлье. Эднаа минь байснаас одоо миний өнөөдөр одоо миний дэлхийн давцанд одоо яраа тавьж байгааг нь урдч нөхцөл болж байгаа. За тэгээд супер жамд одоо орж ирэхэд одоо орж ирсэн одоо миний сэтгэлийн нарыг одоо нэг гэрэлтүүлж өгсөн байдаг. За тэгээд амьдралдаа одоо гачиж дутах юм байхгүй боловч одоо сэтгэл маань одоо ингээд урам сэтгэл доо тийм бүүдгэр байсан. За тэгэхэд бол одоо олон жилийн одоо шалтгааныг одоо мэдсэн. За онлайн талаар одоо би яагаад ийм байна уу гэснээр мэдсэн боловч одоо боттой амьдралдаа одоо ингээд сайхан бие сэтгэлийн амар амал ингээд урт удаанаар ингээд бүр одоо авч явж чадсангүй байдаг. За тэгээд одоо супер жамтанд оржоод одоо жил илүү 2 жилийн нүрийн энэ дашрамдаа бол одоо миний ховролт бол маш их юм байж байгаа. Одоо босгод бол одоо чанаасаа ундарсан өрч хүчтэй, итгэж ярихтай. За хамгийн жоохон өөрийгөө одоо яста би хэн гэдгийг нь одоо гүйцэд таньсан байдаг. За би энэ дэлхийд одоо юу хийхээр ирсэн бай? Ямар үүргийг одоо гүйтгэхээр ирсэн бай гэдгийг нь одоо яста маш тодорхой мэдсэн байдаг. За манай супер жампын одоо өрхөм зорилго өөрийгөө сайжруулснаас одоо ертөнцийг сайжруулж чаднаа гэсэн өнөг өрхөм зорилготой бол одоо би улам өнгөд ойрхон ойрцоор явж байгаа. За өнгөд бол одоо би супер жам сургаалтааны одоо үргэлжлүүлэн хийгээд олон хүмүүсийн одоо сэтгэлийн нарыг одоо гэрэлтүүлэх нь одоо миний одоохны хамгийн чухал үүрэг байж байгаа. Мөн ч энэ дан одоо би маш ихтэй байж байгаа. За тэгээд та болонд маш баярсан шүү. Сэтгэл минь одоо маш давталж байд. За бүгдэнд хайртай шүү. Баярлалаа. За гэрэл багтаа Майковё. Баярлалаа. Удачи, дружба с нами всегда. Богатство и счастье наша судьба. Здравствуйте, родные сердца. Мне очень радостно и волнительно быть на этой сцене среди вас. Меня зовут Оюн Булак. Живу я в городе Шилин-Хот, внутренней Монголии, Китайской Народной Республики. Мне 51 год. Я 28 февраля 24 года пришла на тренировку Суперджамп. Я сейчас фаундер-интеллект-тренер Суперджамп. Ингчин, который занял 2 место, это мой сын. Ему 17 лет. Он мастер-интеллект-тренер.
Вот сейчас мой сын учится в выпускном классе старшей школы. Сейчас усердно готовится к вступительным экзаменам вуза. Мой сын очень хорошо выполняет наши 8 упражнений и всей душой находится среди нас. Но сегодня он занят, поэтому я за него здесь выступаю. До этого дня, когда я мечтала выйти на эту трибуну, я хотела выразить свою благодарность как можно многим людям. Мечта сбылась. В первую очередь благодарю величайшего учителя Владимира Довганя. Я очень люблю вас. Благодарю Петру Силкину и Роберту Ра. Благодарю наставнику Сарул за то, что принесла нам, монголам, удивительный мир суперджампа. От всей глубины души благодарю наставнику нашей большой команды Гирилма, который сидит сейчас рядом со мной, за ее материнскую любовь и заботу. Спасибо тебе. Благодарю наставникам нашей ветки Оранчимик, Аюнтонглак, Нахя, Долена, Сара, Сарантоя и Орунгва за вашу поддержку без всяких условий и причин, за то, что меня всегда держите под своим крылом. Благодарю интеллект-тренерам, партнерам, родным сердцам своей маленькой команды, образовавшей за год это Сарангерер, Номингерер, Соргогццэг, Дувум Нарангерер, Гигентана, Зола, Эрдэмбэлэг. Наше взаимопонимание и ваши действия привели меня моим рангом и моим успехом. Спасибо вам огромное. Именно в Суперджамп я пробудилась и засветилось солнце в моей душе. Хотя в моей жизни всего хватало. Все было как бы внешне успешно, но внутри чувствовалась пустота. Не было покоя от сожаления за прошлое, от тревог за будущее. Я знала теоретически о причинах своих страданий, но никак не могла достичь спокойствия и в теле, и в душе. А сейчас у меня полная уверенность в себе, позитивная энергия, которая не уходит от меня. Я нашла себя, свою миссию, для чего я пришла в этот прекрасный мир. Каждый день убеждаюсь в том, что улучшая себя, можно улучшить мир. Я практикующий интеллект-тренер. У меня создан клуб Суперджамп. Скоро я его запущу. Спасибо вам за все. Желаю здоровья, богатства, успехов и самого-самого наилучшего.